гэрэл аск юм бэ. Бүр дугард юм биш. Нэрээ усан буу байсан байна. Энийг долоон догш юм шиг байна. Хааш явчуу. Сайн байцгаана уу үзэгчдээ. Нартаа ч юм уу сартаа ч юм уу өдөр Тайсоныг үзэх гээд ороод ирвээ. За энэ удаагийн бичлэгэн дээр та нарт шууд нэг зүйл ажиглагдчихж байгаа байх заяа. Тэр юу вэ гэх юм бол чанар. Энэ чанарыг хараа. Өмнө надаас хизээж гардггүй байсан аимшигтай чанар надаас гараад байна. Харж гин үү? Үзүүлье. Энэ бол үсний хавчаар. Хар. Энэ фокус солиотойгоос тий. Хар л та. Фокус. Oh my god. Энэ хар. Фокус солиотой. Миний артл мартлыг хар. Солиотой. Би яагаад энэ удаагийн бичлэгэн дээр ийм их сэтгэл гаргасан бэ гэхээр би 6 сарын 3-нд миний YouTube хийсний 2 жилийн болж байгаа. Тийм болохоор би өөрийгөө левел ахих ёстой гэж бодсон. Яагаад гэх юм бол одоо миний 2 дахь жил болж байна. Тэгээд намайг илүү олон хүн мэддэг болсон байна. Тийм болохоор би илүү чанартай зүйл хийгээд камеранда шинэ линз худалдаж авсан. Энэ линзийг бүхэл бүтэн би 2 сая 200 мянган төгрөгөөр худалдаж авсан. Би сарынхаа цалинг бүгднгийн өгөөд худалдаж авсан. Тэгээд өөртөө сохор заосч үлдээгүй. Тэгээд тэрнээс гадна би удахгүй гадагшаа явж та нартаас гоё бичлэг үзүүлье гэж одоо би 500 мянган төгрөгөөр ийм гар бас худалдаж авсан. Ерөнхийдөө бол бүх мөнгөө, бүх сэтгэл зүрхээ яг энэ бичлэгэндээ зориулж ингээд өөрийнхөө 2 жилийн ойд зориулж өөрийгөө шагнаад энэ бүхнийг би худалдаж авсан. Ямар ч гэсэн амар их сэтгэл гаргасан шүү. Тэгээ та нараас миний сэтгэлийг жоохон ч олоо үнэлээд саба дараад үзээрэй. За энэ удаагийн бичлэгэн дээр болохоор бүгдээрээ хүүхдийн тоглоомтой амттангууд идэж үзэн заяа. Зүгээр амттангууд биш, одоо яг ингээд давхар одоо тэр амттанг худалдаж авснараа бид нэр тоглоомтой болно. Дараа нь өөрийгөө хөгжих тоглоом худалдаж авангаа амттантаа болж ийн гэсэн үг. Тэгэхээр одоо яг би тийм амттангууд дэлгүүрүүдээр маш их зарагддээ штэ. Гэхдээ хэр баргийн хүүхдүүд бол авч иддэггүй баха. Би бол багада бараг авч иддэггүй байсан, дуртай амттангуудаа л авдаг байсан. Тийм болохоор энэ удаагийн бичлэгэн дээр би тэр дэлгүүр зардаг хүүхдийн тоглоомтой амттангуудыг би туршиж үзье гэж бодсон юм аа. Тийм камер бүр амар чанартай байна те. Бүр ёо бүр чанар байна ли. Бүр байна ли. Яа за алцганаадынхаа бичлэгэндээ орцгоё. Энэ удаагийн бичлэгэн дээр би ийм тор дүр юм худалдаж авсан. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг худалдан авахд 144,043 төгрөг болсон байна. За та нарын чанарыг хар. Аимшигтай чанартайгаас те. Бараг та нар ингээл харалтаа зүгээр бараг энд юу гэдэг юм бэ? Бөөсэвэл бөөсийг харахаар байгаас те. Бүр амар чанартай гоё байгаас те. Тэг хүмүүсээс амар нохоос санаатай байд юм бэлээ. Би дээр нэг зарим миний бичлэгэн дээр баримтаа үзүүлсэн чинь хүмүүс чинь миний баримтыг надаас төрүүлээ хийцэн байвал яах вэ? Би бүр шок. Тэг би дараа нь баримтаа уншуулъя гэсэн чинь миний баримт над дээр ороогүй заяа. Тэгэхээр би одоо энэ бичлэг орохоос өмнө баримтаа эхлээд өөрөө уншуулчих. Өмнөх бичлэгэн дээр би тэг 300 мянган төгрөгийн баримтаа нэг үзэгчтэй алдсан за. Тэг яг хөө за тэгэл боёнараа олго гэж хайсан. Тэгэл хин хийсэн бэ хийсэн нь комент бичээрэй. Тэгээд ямар ч их сэргэлэн нөхөр байлаа шүү л гэж хэллээ да. За хамгийн ихний амттан болохоор юм урт. Энэ одоо юу юм бэ? Динзавр хүмүүстэй ийм үлэг гөрүүлтэй ийм амттан байна. Тэг энэ одоо яг яаж тоглолтыг мэдгүй. Энэ одоо энчэний нэг ийм бууддаг юм байна. Чихэр мэхрийн одоо яаж идэх юм болоо. За энэ доотлоо юм таг. Йоо камерны чанар бүр ёо бүр амар солиотой. Харалтаа та нар энийг ингэж онгоолгоод дотор нь чихэр байна. Нараа. За эхлээ бүгдээрээ чихэрнээс нь идэж үзье. За нөө өвгөн шиг шүтэн даадгүй те. Нэг яаж онгоолгох уу? Ямар овоо чихэр вэ? Бүр ёо. Онгоохгүй жүжээд ах юм. Тэгээд онгоохороо гойжно. Амар зөвүүн юм аа энэ чихэрнүүд. За дотор нь бол нэг ийм л чихэр байна л да. Харах юм бол зүгээр ингээд шууд идээд үзье. Ёо, асах цутгаад ямар хэцүү юм бэ? Чихэр нь бол их онцгүй байна. Нүс сахар. Oh my god. Шүдэнд амар наалтж байна. За одоо энэ тоглоомоор нь тоглож үзье л да. Энд нэг юм бууны гох шиг юм байгаа хгүй. Энэ дээр ингэж дараал татангууд нэг юм болох юм шиг байна. Бүр дугард юм биш. Ёо сэтгтээ бүр амар цочлоо. Хөөе. Нэг тийм тэрэ хөөе дугай да. Тэрний Instagram дээр нэг тренд яваад байсан да нөгөө нэг динзавар яаж дуурдаг вэ гэж тэгсэн чи хүмүүс ар гэж мэгэл нэг тренд яваад байсан шүү дээ. Динзавар бол ингэж дуурд юм байна. Юуны чи ар мар вэ те? Яа. Ингэж дуурд юм байх шүү. Тэр тренд буруу хийсэн байх шүү та. Энэ тоглоомор гэхдээ яг юу ч хийх юм те би яг юу хийх ёстой учрыг юу ч ойлгохгүй байна.
За мэдгүй. Энэ бол надад нэг амар амьдралд хэрэгтэй тоглоом шиг санагдсангүй 10-аас 3 буюу 30 таа. Ямар чарлаа юм бэ? За дараачих нь болохоор би нэг ийм тоглоом авсан. Энэ болохоор роботтой заяо, робот. За тэгээ энэ доороо энэ хөлн дээрээ дахиад нэг хөлтэй тэр хөлн чихэртэй юм байна. Оо ямар овоо чихэр энэ ч бүр гарахгүй байна. Энэ дотроо орчоод надаас юу хүсээд байгаа юм бэ? Гаруул гарчаач тий. Надаа ер нь хайч хэрэгтэй юм байна. За энэ роботтой тоглоомын дотроос ямар чихэр гарч ирхийг харцгаая. Энэ одоо юу вэ? За дотроо нэг ийм чихэр байна. Миний аман дотор дайн болж байна. За тоглоом нь болохоор за энэчнээ нэг ийм сэнс шиг юмтай энэ арай бас чихэр мэхэр юм биш үстэй үгүй үстэй. За тэгээ энэ бодвол энэ гарын ингээ бариад эргүүлэнгүүт oh my god. Оо гэрэл аст юм бэ. Хараа. Fantastic baby. Энд ихтэй гоё. Зуны халуунд ингээ нүүрлүүгээ ингээ синс олгоод хэрэглийг гингүүд нүүрлүү ерөөсөө синсдэхгүй байна. Ингээ далигаар нүүрлүү эргүүлээд синсдэж байна. Гэхдээ энэ нэг хэрэгтэй биш. Гэрэл астх нь яг гоё зугаалтай л юм. Гэхдээ энийг гэрэл асхыг нь одоо хэдэн өдөр харах юм бэ? Тэгэл өөдчих юм шүү. Гэхдээ хөөрхөн л 10-аас 5 тавтай. За 10-аас 5 оноо. За дараачих нь болохоор би нэг ийм худалдаж авсан. Жохон байхдаа та нар нэг иймэрхүү чихэр авчаад би одоо ингээд им уугаад өглөө гэж тоглодог байсан. Би ч одоо айгу солиотив шиг гэрийнхнийгаа айгу тэгж айлгадаг байлаа. Тэгэл надад үхэхэд ч тэгээд нэг итгэдэг хүн байгаагүй дээ чаавс. Онгоохот түүхтэй. Гэтэ яг юм сайн лацтай байл их зүгээр л дээ гадны юм зам орохгүй. Нөгөө хөөчлөөрэ би ингээд хор уугаад өглөө. Ямар дэжгүй амттай хор бэ. Хөөх. Амар эсэглэн гэх юм уу эсвэл нэг юм сэргээдэг амттай байна. Энд ч удаа идвэл хоолойнд амар эвгүй байна боллоо. Ийм гата бох шиг амттай заяо. Тэгээ ийм гата бохонд амар дуртай биш болохоор надад нэг таалагдсангүй. Гэхдээ энэ шүд мүдэнд амар ирүүлж магадгүй баха. Ямар ч байсан 10-аас 6 буюу 60 таа дий. За дараачийн миний авсан тоглоом болохоор ийм тоглоомтой чихэр байна. Доороо болохоор чихэртэй байна. Oh my god байж та. Энд ийм гуурс ахын тэгэхээр энэ ингээд дотор нь ус ивэл арай буудаж мууддаг усан буу муу биш үү? Энэ угаасаа гуурстай юм чинь яг буудаж болдсон юм шиг байна. Oh my god. Түлстэй хүн амтыг буудаад үн 50 байхгүй шүү дээ. За би дотор нь ингээд ус хийчлээ та нарт харагдаж байна уу? Тэгээд энэчнээ нэг юм дардаг юмтай энэ дээр нь дарангууд л яах юм бол? Нэрээ усан буу байсан байна. Йоо би яг камер руугаа ингэчихсэн ш. Тэгсэн бол тэгээд дуус. Нөгөө 2 саяын линзэдгээ байхгүй. My god энэ муу ямар овоо юм бэ? За ингэх юм байна. Энэ өстой гоё шийдэлтэй байна. Одоо энүүгээр нь би ингээд өөрлөгөө ингээд буудаа ичж байгаа шүү дээ. Энэ одоо энэ усыг хараарай. Харж байна уу? Тэнгүүтээ гаргасан усаа энүүгээр нь ингээд хатаачд юм байна. Энэ бол нүүр амар сэрүүцүүлж чаддаг сэнстэй энэ заяо. Хараа миний ус хүртэл хөлдөж байгаа шүү дээ. Энэ ингээд лактцэн ус ахгүй юу? Миний лактцэн усыг хүртэл хөдлөж гинэ гэдэг чинь айгүй солиотой сайн байгаа хгүй юу? Йоо би нэг зүгээр гадаа гараад таарсан хүн болгоныхоо нүүрлөө ингээд буудмаар ах юм. Надад энэ таалагдлаа. 10-аас 8 буюу 80-таа би өглөө. Саяны усан буугийн дотор болохоор ийм чихэр байсан. Энэ болохоор нөгөө нэг шүгэлддэг чихэр мөн үү? Энэ чи одоо энэ бөөрийнхийгөөр нь ингээд үлээхээр шүгэлдээд идэх үстэй. Энэ шүгэл биш миний шүлсэл гараад ах шүүх энэ дотороос. За, үнэхээр андуурсан байна. Шүгэлтэй чихэр биш шүү. Энэ тоглоом нь гоё ч гэсэн чихэр нь онцгой. Их хэдэн шүд өгнө. Яаж байгаа би юм шүдэнд нааддаг чихэрэнд амар дургүй. Дараа нь хумслах гэж төвхтэй юм аа. За дараачих нь болохоор би нэг ийм одоо юу юм бэ? Тоглоомтой юм авсан юм аа. Тэгээ энд маань одоо яг юу гэдэг юм бэ үнэхээр мэдэхгүй байна. Гэтэ ямар ч лээсэн энэчний нэг юм массаж унтраадаг конопта байсан болохоор би нэг тоглоом юм шиг байна гэж бодоод авсан байхгүй юу. За ямарсаа одоо би ингээд арсыг өвчж гин. Дотроо чихэртэй. Тоглоомтой хамттангуудын чихэр нь одоо бүгдээр адилхан байд юм ааш юм би. Яг л нөгөө нэг түрүүний эзэн чихрүүдтэй адилхан. Нэг тагжаасан жижигэн чихэрнүүд л байна. Энийнтэй асаахаар яах юм?
Энэ одоо ингээд зүгээр гэрэл асаад болоо мó? Яагаад байгаа юм бэ? Чи харанхууд харж үзэх ёстой мó? За би нэг ингээд харанхууд ингээд яаж үзсэн чи ингээд зүгээр л гэрэл ласт юм байна. Хараа. Ямар ч нэг юм гоё дүрс мөрс бол гардгүй юм байна. Энэ бол нэг амьдралд хэрэгтэй тоглоом бол биш байна. Гэхдээ ямарсан чихрийг нийдэж үзье. Чихэр нь бол нэг юм ягаан өнгийн сувчгал чихрүүд байна. Амсч үзье. Яг тэр ихэнд ицсэн тоглоомнуудын чихэртэйг адилхан. Тоглоом ч нэг сонирхолтой ч биш. 10-аас 3. Дараагийнх нь болохоор би нэг юм My Little Pony-тэй тоглоомтой чихэр авсан. За энэ болохоор бас түрүүний чихэрнүүдийг бодвол бас арай өөр юм аа. За тэгснээ энэ хажуудаа ийм эргүүл гээд англиар бичсэн байна. Энийг эргүүлэнгүүт нэг юм болох юм шиг байна. За эргүүлж үзье. Яаж юм? Эргээд ин штэ. Тэг эргээд юу болоо та? Үгүй эвдэлчгүй яач. Эргэнгүүд чихэр нь гарч ирд юм байна. Одоо нөгөө нэг хүйе тэг өгөөч. Одоо нөгөө нэг баримтын суглаа шиг ийм л юм гарч ирэх юм байна л да. Энд чихэр биш бох юм байна. Хараа. Одоо эргүүлэнгүүт тэр дотроос чихэр гарч ирнэ. Гарч ирсэн үү? Яна эвдээч юм шүү. Гарч ирдэггүй. Хөө яач уу? Гараад ирлээ. Одоо ингээд дотроос нь гараад ирдэг. Тэгээд ингээд унжуулаад авдаг. Яг нэг амар дандаа тоглоод байхаар тоглоом бол биш байна. 10-аас 5. За дараагийнх нь болохоор их амьдралд хэрэгтэй хөөрхөн тоглоом олсон. Энэ хоёр төрлөөсөн юм. Би тэгээд нэгийг найзуудтайгаа тоглож үзье, нэгийг бичлэгэн дээрээ хэрэглэе гэж бодсон. За яг хуу энэ угаасаа гоё том юм чинь томоос нь гоё бичлэгэн дээрээ хэрэгжилж гэж бодож. Энийг та нар мэдэх баха. Энд чинь нөгөө юу яагаад байдэн штэ. Ингээд нэг сум ингээд няслангууд дотор нь ингээд жимс байх уу, гоё амттай юм байх уу, муухай амттай юм байх уу гэдэг нэг хэсэг амар явсан да. Тэр чинь байхгүй юу. Бүгд ингээд нэг бол зармиг амтагдана, нэг бол өндөг амтагдана. Kiwi or sea salt гинэ, banana or cheese. Энд ихтэй арай гайгүй юмнууд хийсэн юм байна л да. Тэр зарим юм дээр чинь бүр ингээд юм уу яагаад илтвэстэй. Өмхөрсөн амьс бөөлжс гээд. Энэ харин гайгүй юмтай юм шиг байна. Oh my god. За дотроо ийм юм байна. Тэгээ энэ одоо нэг гол чихрэн штэ. Энийг задлаад хийчээ. Энэ хажууд нь байгаа энэ конопон дээр дарангууд ингээ автоматар яачт юм байна. Няслах хэрэг байхгүй мэн. За бүгдээр эхний оролдлогоо хийцгээе. Юу гэнэ вэ? Улаан өнгөтэйг сонгох юм байна. Гүзээлцгэн эсвэл манжин гинэ. Нэг улаан өнгөтэйг сонгочлоо. Гүзээлцгэн үү манжин үү идэж үзье. Түй чорт. Манжин таарцсан. Kiwi эсвэл далаан давс гинэ. Ямар өнгөтэй юм бэ? За. За энэ дээр kiwi эсвэл далаан давстай. Энэ далаан давс юм шиг байна. Мухамтан бэм. Пүү чорт. Пүү. Миний зүгээр яг хоолны давс шиг давс байд юм болов гэж амар сонио амттай нэг юм хийцэн бах юм. Юу юм бэ? Яг тэр нөгөө нэг хэсэг амар чаленж яваад байсан шүү дээ ингээд. Шивэртэй амьс нохооны хоол моол гэд яг тэр шигэ юмнууд оруулсан байсан бол энэ үнэхээр сонирхолтой байж чадхаар байда. Даанч ингээд идж байгаа юмнууд нь ер нь гайгүй юмнууд байгаад байгаа болохоор яах вэ? За дараагийнх нь болохоор ийм sweet spray гэдэг ийм бүтээгдэхүүн ийм хүүхдийн тоглоомтой амттай авсан. Одоо би нөгөө өдөр тутамдаа айгүй их нөгөө амны цацлах хэрэгэлдэг байхгүй юу? Амнаас нөгөө өмхийн үнэр марахгүй эсвэл ингээд хоол моол эзнийхээ араас амны цацлах айгүй их хэрэгэлдэг. Би тэрийгэ бодож энийг авсан. Одоо энэ ингээд дотроо хоёр юм байна. Энд яах юм бэ? Энэ ингээд хамттай байна. Энд тэгээ салгаж болохгүй мүү? Болдгүй юм байна ингээд хамттай. Ам чи ямар өмхий юм бэ? Энийгээ цац гэх үед одоо цацах юм бах та. Юу юм бэ? Гараач. Гардгүй өгшөө. Гүзээлцгэн тэн ямар сонио амтайсан бэ сая? Тэр
Нэг амар өмхийцэн ширээний альчуур эдэн штэ. Тэрэн шиг хамтагдах юм. Усан үзэмтэй дайжгүй хамтдаг үзэлцгэнтэй жоохон юм сонио хамтдаг байна. 10-аас 5. За дараачихын эмэгтэй үзэгч нартай зориулж авлаа. Энэ ингээд уруулын будаг. За хэл эмэгтэй үзэгчнэрийн төлөө нэг уруулаа бодчихъя. За ийм уруулын будагт олсоо гэж. Тий. Хүн ч л будагдаад байна уу да? За энэ эмэгтэй үзэгч нартай зориулж уруулаа бодож ааш. Хүн чинь үүст гэлтэлцэж гэлтаагаас айтайгаа харагдаад байна шүү. За уруулын будаг нэг таалагдах болчлоо идээч. Бүтцэн нь бол яг уруулын будаг шиг юм байна. Гоё идэж болдог уруулын будаг. Хараа. Уруулын будаг идцгээе. Энэ амтан ч гэсэн амар дайжгүй юм байна. Гоё эсэглэн. За ямарсан уруулын глоссонд 10-аас 8 нагтай би өглөө. За дараачих нь болохоор нэг ийм тоглоом байна. Энэ ингээд хөөрхөн төгөлдөр хууртан байна. Тэгээ доороо дахиад нөгөө нэг бид бүхний мэдих чихэр байна. Нөгөөний чихэр энэ яг адилхан хамтдах. Энэ чихрийн идээд яах вэ? Угаасаа иймэрхүү тоглоомны чихэрнүүд нь бүгдээрээ хоорондоо ижлэх юм байна. Тэгэхээр би ч уг амхандаа жижигхэн гацуурхан тоглож чаддсан ш нэрээ. Жижигхэн на чи ямар дуйлээ? Би сая жижигхэн гацуурхан тоглоё гэсэн энэ угаасаа цаанаас автомат айтан байна. Санийх чи ямар дуйлээ? Санийхаас ямар дуйлээ? Энд ч одоо ямар сони мэддэг юм шиг нэ мэддгүү дуунууд вэ? Юу вэ? Амар танил агаадах юм 3 секундд дууд хаалгаад байгаа маяаш. За мэдгүй та нарын саяны дуунуудын нэрийг мэддэг бол бичээрэй. За надад бол энэ нэг таалагдсангүй. Нэг яах вэ? Тэгэл ингээл нялхуугт бол энэ дээр жоохон хөлт бол энэ дээр ингээ байн дараад байвал амар чихэнд чиртэй байна. Би бол энийг авч өгөхгүй байсан. За дараачих нь болохоор Тайсон нэг юм харандаа авлаа. Энэ одоо тэг яаж идэх юм дээж авсан. Dashing to the snow. Oh my god, энэ чинь харандаа марандаа биш юм шүү дээ. Энэ хараа дотроо иймтэй юм байна. Энэ нөгөө нэг намайг жоохон байхад нэг юм хөхтөг чихэр хэлөө нэг тийм чихэр байдаг байсан ингээд одоо нэг тэр юм шиг байх юм уруулын будаг шиг. Кола нь бол яг кола шиг ламттай байна. Тэгээл нэг юм харандаа шиг. Тэгэд энэ ингээд дээшлүүлмээр ах юм бол доороос нь чихчүүр угаа гэл маа гэл ингээд дээшлэн. Энэ ямар муухай харагддаг юм бэ? За ингээд энд бол би 10-аас 5 буюу 50-тай 50 оноо өглөө. За дараачих нь болохоор би пороротой чихэр авсан. Байж дээ энэ чихэр муу юм уу? Энэ хавьд юусэн нэг чихэр мэхэр харагдахгүй бах юм. Чихэр байна. Энэ хараа нуруунд нэг байна. Энэ түрүүний нөгөө бидний идсэн чихэр байна. За ёс олгоод нэгийг идчихээс өмнөхийг идээгүй юм чинь. Яг адилхан. Энд одоо яадаг тоглоом юм болоо. Энэ ерөөсөө нэг юм гоё өөрөө автоматар явдаг тоглоом ерөөсөө биш байна. Зүгээр ингээд өөрөө ингээд бариад түрээд явбал их гоё тоглоом байна. Яг уйнаас нэг муухайч биш гойч биш. 10-аас 8, 80 оноо өглөө. За дараачих нь болохоор нэг ийм амттан авсан. Энэ одоо дотроо байгаа чихрэн наслыг түрүүний идтэл адилхан юм байна. За энэ чихрэн яг адилхан болохоор идэхгүй. За энэ болохоор ингэт юм байна. Май. За нэг ийм тоглоом байна. Энэ гэхдээ нэх бас гоё биш юм байна. Энэ жоохон гацаад байт юм байна. Яг вэ гэхдээ юм хөөрхөн л. Яг нэг 1-2 настайд л хүүхдүүд тоглолно. Жоохон томруул тоохгүй юм байна. 10-аас за 8 он өгчээ. За дараачих нь болохоор би нэг ийм авсан. Энд гэхдээ чихэр нь хаана байгаа юм бол чихэр байх ёстой доо. Энд уудан дотор нэг чихэр байна да. Чихрийн маань яаж өгөх юм бэ надаа? Чихрээ яаж авахаа мэддэггүй. За ямар ч байсан энэ ингээд нэг юм гардыг юм шиг байна. Ингээ гэрэл тусгаад. Тэгээд бүгдээрээ харанхууд тусгаж үзье. Харанхууд гарлуугаа гэрэл тусангууд нэг юм зураг гарч ирж байна. Энэ нэг хүүхэд ах шиг биш тинараа. Яг энэ зураг нь илүү гоё юм сонирхолтой зургууд байсан бол бас гоё л юм те. Гэхдээ яг энэ зургийг ингээ байн гарлуугаа тусгаад хараад байвал бас нэг сонирхолтой биш шүү дээ. Уйтгартай л юм байна. Коко мелон гэнэ. Энэ коко мелоны дөрүүдийнх нь юу юм байна л да. Зураг юм байна. Голоод харах биш нэг 10-аас хэд чимдээ за нэг 6 буюу 60 оноо өглөө.
За дараачих нь болохоор энэ болохоор надад маш их таалагдаад байгаа юм шиг байгаа юм. Oh my god, энэ дотроо нэг юм машин байна. Энэ одоо машин руу буудах юм бах та. Тийм юм бүү. За энэ чинь нэг юм сум байна. 3 сумтай. За энэ нөгөө нэг л чихэрнүүд чинь байна. Та нар мэдж байгаа хамт нь бол бүгдээрээ адилхан. Нэг гоё биш заяо. За ямарсан саяны сумыг энэ дотор нэг юмд хийчлээ. Тэгээд нэг л болохгүй бах юм. Энд чи харин хүн амтаа буудаад байвс та чихтэх юм шүү. За сайн хараарай. За одоо ингэ би татцсан. Одоо энэ ингэ тэнгэр рүү ниснэ. Харж гин үү? Юу буудаа ичвэ би сая. За сайн хараарай. Сумаа татлаа. За одоо пуужин нисэн шүү. Энэ ерөнхийдөө пуужин гэдэг тоглоом юм шиг байна. Хаашаа явчих вэ? Хүй тэр 0 ороод бүр 0-ын бочкон руу яваа орчих уу яач уу? Эсвэл энэ дотор ингээ машин хийж болох юм байна. Машин ивэл яа гэв. Энэ бол таалагдлаа 10-аас 9 буюу эртээ өглөө. За дараачих нь болохоор нэг ийм тоглоом байна. Энэ тэгээ чихэр мэхэр жимсэн хаана байгаа юм бэ? Энд байгаа юм уу? Яаж онголох вэ? Скотчтай хийсэн юм уу? Чихрийн дахиад нөгөө нэг чихэр байна. Энэ яг чихрүүд нь бол хоорондоо яг адилхан. Зөвхөн тоглоомууд нь л өөр юм байна. Эсвэл нэг компани үйлдвэрлэдэг юм уу нэг. Энэ тоглоомыг би барыг ойлгоод ах шиг байна. Энэ хажуу талд нь байгаа юмыг ингээ эргүүлэнгүүт автоматар явдаг тоглоом. Одоо харж байна. За дараачих нь болохоор нэг ийм тоглоом байна. Тоглоомтой чихэр. Дотроо болохоор нэг ийм мотоцикл байна. За энийг ядчил нэг бусдаас өөр амттантай юм байна. Би тэгтээ багада нэг ийм мэддэг байсан амсч үзье. Ер нь айгу хүүхдүүдийн танил амт байна. Мотоцикл нь яад юм бэ? Мотоциклын арагшаа татангууд өөр автоматар явд юм байна. Хараарай. Яг уу нэг гоё биш муухай биш голоор 10-аас 8 буюу 80-тай бий. За хамгийн сүүлийнх нь нэг ийм амттан байна л да. Энэ одоо яг юу юм бэ? Энэ төрүүний нөгөө юу вэ? Нөгөө доороос нь ингээд түлхэнгүүт гарч ирдэг чихэр байна. Энэ ихтэй цэнхэр өнгөтэй болохоор юуны амттан бол өнгөн өстой хөөх юм байна. Гэхдээ амтны гоё биш. Энэ одоо яг юу юм бэ? Дээдлэлт нэг юм. Зүгээр л нэг юм. За энэ бол зүгээр л нэг юм ингэрээсээ зүгээл эсвэл минааландаа хийгээд авч явдаг л чихэр юм шиг байна. За өнөөдрийн миний цуглуулсан юмнууд бол бараг ер нь дуусчлаа. Энэ дахиад нэг юм байна л да. Гэхдээ нэг түрүүний My Little Pony-тай адилхан ингээд эргүүлээл болоо. Тэгэхээр нэг үзүүлээд яах вэ гэж болчлоо. За ямар ч хэлсэн энэ удаагийн бичлэгэн дээр бүгдээрээ хамтдаа дэлгүүрт зарагддаг ийм хүүхдийн тоглоомтой амттангуудыг идэж үзлээ. Гоё тоглоом байд юм байна. Сонирхолтой тоглоом байд юм байна. Надад хамгийн их сэтгэлд үлдсэн ингээ бууддаг. Слава буудаж байгаа шүү. За тэгээ бичлэгийн маань энэ хүртэл үзсэн хүндэт үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Концерт дуслаа. Конец фильма. Яарал даарна, даарал хүлдэн, хүлдүүл өхөн, өхөл өгчин. Баярлалаа баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Тун удахгүй орох болно.